Алдарт Conjuring Universe-ийн хамгийн сүүлийн кино. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Amigo Foodhouse. Зяйвацхан бамбарнууд. За Тоороч нь оны өмнө 82,000 followers авчихсан байсан Facebook пэйжээ алдаад араас нь хөөцөлдөөд Meta буюу Facebook-тэй өчнөө холбогдож өчнөө call хийсэн ч пэйжээ бүр мөсөн алдаад бүрч болоогүй хамаг файлуудаа хадгалдаг байсан хаартаа хүртэл шатаагаад ер нь л бөөн фейл араасаа болж одоо л нэг comeback хийх цаг ирлээ. Яг тэгэхээр өмнөх киногоор 1981 онд болсон үйл явдлыг харуулсан The Devil Made Me Do It киног оруулсан бол энэ удаад хэдийгээр дөнгөж сая буюу 2025 онд нээлттэй хийсэн ч 1986 оны үйл явдлыг харуулах The Conjuring Last Rites буюу сүүлчийн зан үйл. За тэгээ зөндөө цаг хугацаа алдсан тул олон юм яриад явах уу 1986 оны үйл явдлыг харуулах The Conjuring franchise-ийн хамгийн сүүлийн кино болох The Conjuring Last Rites кино руугаа орцгоё. Манай хоёрын хөөхөн охин болох Жүүдийн ч төрөөгүй ихийнхаа гидсэнд буюу манай хоёр дөнгөж энэ элдв юр бусын зүйлстэй тэмцэх карьераа эхлүүлж буугаар кино маань эхэлнэ. 1964 оны 4 сарын 20-нд хамгийн ихний ажиллаараа нэгэн эртний эд зүйлс зардаг дэлгүүр дээр манай хоёр ирчихсэн байх ба тентхийн эмэгтэй нь аав маань элдв зүйлс сонсоод байна гэдэг байсан ч би аавыг хөгшөрч байна да гэдэл нэг тоодоггүй л байсан. Гэтэл нэг л өдөр аав маань тэр цаатлын өрөөнд өөрийгөө боомлоод өнгөрчихсөн байсан ба яг л тэр үед би хин нэг намайг цоо ширтээд байгааг маш хүчтэйгээр мэдэрч эхэлсэн хэмээн хэлж харагдана. Хөөхөн зүдгэр гэдстэй манай Лорен жирэмсэн хэдий ч би зүгээрээ ороод шалгаадахыг гэдэл өнөө өрөөрөө ороход шууд нэг л зүйл биш байгааг нь мэдэрч эхлэхэн тэр. Бөөн л эртний хөөхөлтэй маск, цаг гэдэл элдв зүйлс байх ба нэгэн бүтээлтэй зүйлийн зүгээс манай хүнийг яг нэрээр нь буюу Лорен гэдэл зөөлхөн дуудахад очоод шууд бүтээлхийг нь авбал нэлээд том төл байж байдаг. Манай хүн ч төхөж очоод намайг Lorraine Warren гэдэг. Би чамайг мэдэрч байна. Тэр тусмаа чиний айдсыг чи яг хин юм бэ гэдэл хуруугаараа толинд хүрэхэд шууд тас гэдэл цуран сонин зүгнэл харагдахад манай Lorraine-ийн гэдэс маш хүчтэй өвдөж эхэлснээр хэдий хүүхдэн төрөх болоогүй ч манай хоёр шууд эмнэлгийн зүг яаран хөдөлдөг. Төрөх өрөөнд орон дээр гарахад гэнтэл эмнэлгийн тогон тасраад манай Lorraine-д нэг л эвгүй зүйлс харагдаж мэдрэгдээд л эхлэхдээ зэрэгцэн ашгүй манай ээд орж ирснээр эцэст нь нэг Lorraine тайвширч харагдана. Хүүхэд нь дөнгөж төрөхтэй зэрэгцэн эмчнэр нь бүгд л дууга хураасан нь хөөхий хүүхэд нь амьгүй гарсан байх ба манай Лорен би гуйж байна миний хүүхдийг өгөлдөө гэдэл ингэр дээрээ тавиад хамаг л мэддэг бурхан тэнгэрээсээ аврал ивэлэ хайрлахыг гуйх ба ёстой л нэг ид шид тохиовоо гэлтэй хүүхэд нь ч уйлж эхэлнэ. Манай хоёр ч өстой хагартлаа баярлаж охиндоо Жүүди хэмээн нэр өгөх ба харин эмчнэрийн нүд бүлтрэг шахмал гайхаж харагдана да. Жүүди охин ч өдрөөс өдөрт өсөж том болсоор байсан ч ганц асуудал нь яг л ээж шигээ элдв зүйлс хардаг чадвартай төрсэн байхан тэр. Элдв аимшигтай зүйлс харан уйлан эрэхтэн ээж нь тайвшруулдаг дуу хүртэл зааж өгч буй нь харагдана. 1986 он Пенсильвани мужи баруун Питстон. Нийлэн өнөр өтгөн нэгэн гэр бүл нэг арга хэмжээнд их л яаран бэлдэж харагдах ба энэ нь дөрвөн хүүхдийн дээрээсээ хоёр дахь охин болох Хедрийн насанд хүрэн сүмээс албан ёсоор ажилтнал хүртэж буй арга хэмжээ байхан тэр. Оройж болж охины аав нь камераар бичлэг хийж гэр бүлийнхэн Хедр охины төрсөн өдрийг тэмдэглэж эхлэх ба өвөө нь охиндоо төрсөн өдрийн бэлэг гээд өгсөн бэлэг нь айл 22 жилийн өмнө манай ээд Лорен хоёрын хамгийн анхны хэрэг дээр тааралдаж байсан өнөө эртний том тойл бүр яг дүрээрээ байж байхан тэр. Хедр охин хэдий гайхсан ч эмээ өвөөгөө гомдоохгүй гэд гоё бэлэг байна баярлалаа л гэх ба энэ тойлыг эмээ өвөө нь хуучин юмнуудаа зардаг нэг өдөрлөг дээрээс их л боломжийн үнэтэй байхлаар нь авсан л гэн. Энэ тойлон дээр нь бүр 22 жилийн өмнө манай Лореныг хуруугаараа хүрэхэд цуурсан цууралт нь хүртэл яг дүрээрээ л байж байдаг. Хамаг гэрлийн унтраагаад төрсөн өдрийн бялуун дээр лаг нь үлээлгэх үед аав нь бичлэгээ хийсээр л байх ба лаг нь гэнтэл хин нэгэн үлээсэн мэт л унтарчхан тэр. Мань хэд ч хэн үлээсэн бэ гэдэл ярилцаж байхад гэнтэл өрөөнийх нь гэрэл дээрээс нь унаад Хедр охиныг гэмтээж харагдана. Хэдэн 10 жилийн турш элдв юр бусын зүйлстэй тэмцэхдээ ээд Лорен хоёр бараг л бүхэл төрлийн хачирхалтай зүйлстэй тааралдсан байдаг. Гэвч 1986 онд Пенсильвани мужид тэд урд хожид тааралдаж байгаагүй ч өтгөртэй учирсан ба энэхүү хэрэг нь тэдэнд маш хүчтэйгээр нөлөөлж тэдний карьерийн төгсгөл болсон. Бодит түүхтэр
сэтвлэв. Өмнөх кинон дээр гарсанчлан сүүлийн хэрэг дээр манай ээд зүрхний өвчтөй болсноор манай хоёр ерөнхийдөө мөрдлөгийн ажлаа зогсоогоод сургуулиудаар өөрсдийн таарч учирч байсан хэрэгүүдийнхаа тухай буюу ёр бусын зүйлсийн тухай лекц уншдаг болчихсон байх ба нэгэн лекцээ дуусгачгаад охин Жүүдигийн хамт оройн хоол идээд сууж байхад охинд нь болон манай Лоренд бас л эвгүй зүйлс харагдаад л байдаг. Нөгөө талд буюу Пенсильвани мужид Хедер охины ээж нь хувцснуудаа угаахаар зойрын өрөөндөө ортол харанхуй болонд нэг л сонин хүн шиг зүйлс хальт харагдаад л уцаар ярьж байхад нь уцыг нь хинч байхгүй харанхуй өрөөнөөс хэн нэгэн татаад л ер нь л нэг л эвгүүрхээд л эхэлдэг. Яг энэ үеэр Хедер охины ихэр дүүгийнх нь нэг нь хүүхэлдээгээрээ тоглоод л явж байхад оройч бол саяны дүн гэрийнхэндээ би ийм юм харсан, тийм юм харсан гэж хэлэхэд мэдээж л аимшигын киноны дүрмийн дагуу хинэн ч итгэхгүй тоод сонсохгүй л байдаг. Хоолоо идэж дуусгачаад Хедер охин ч эгчтэйгээ хамт өрөөндөө байж байхдаа өнөө эмээ өвөөгийнхөө бэлгэлсэн толь руу харж байснаа. Энэ толь нэг л эвгүй юм аа. Дээр нь байгаа энэ хүүхдүүд нь над руу бүр ширтээд л байгаа юм шиг харагдаад байх юм. Гаргаад хайчихвал өвөө гомдох бахта гэж ярилцаж байснаа. Нэрээ маргааш хогны машин ирэх өдөр штэ гэснээр Хедер охин эгчтэйгээ хамт өнөөх эвгүй толыг чимээгүйхэн гаргаад гэрийнхаа урд талын хогон дээр тавьчихсан тэр. Өглөөч болж хогийн машин ирэн өнөөх толыг шууд л аваад арынхаа бяцлагчандаа хийгээд л өнөөх толыг хаг бяцлаад л явах ба. Яг энэ үеэр гэртээ өглөөний цагаа уугаад сууж байсан Хедер охины эгч нь гинтэл ханиалгаж байснаа шууд цусаар бөөлжөөд л эхэлдэг. Гэрийнхэн ч гайхан очиод үзвэл бөөлжсөн дунд нь нүл шилний хагархаа байсан тул шууд л эмнэлгийн зүг явхан тэр. Энэ үеэр нөгөө талд манай ээдийн төрсөн өдрийн баяр болж хамгал ойр дотны хүмүүс нь ирж харагдахад охин Жүүдийн ч мөн найз залуугаа авчран танилцуулж харагдана. Мэдээж манай хоёрын бүх л ажил байнга л тусалдаг эцэг Гордон ч ирчихсэн Жүүдийн охины найз залуугаас элдвийг асууж шалгааж гарна. Төрсөн өдрийн үдшилтгч эд дундаа явж байхад Жүүдийн охины найз залуу манай ээд Лорен хоёрт хандан би танай охинд гэрлэх санал тавих гэж байгаамаа гэж бөгжөө үзүүлэхэд манай Лорен их л баярлан шууд зөвшөөрөх хэдий ч мэдээж л манай ээд ёстой л нэг баараг л аман гэрээ хийж байгаад эцэст нэг зөвшөөрмөр айддаг. Удаачгүй Жүүдийн охин ирэн бөгжийг нь санаандгүй харснаар найз залуу нь ээж аавынх нь нүдэн дээр нь Жүүдийн охинд гэрлэх санал тавьснаар манай ээд Лорен хоёр эцэст нь нэг албан ёсоор хүргэнтэй болж байгаа юм да. Төрсөн өдрийн үдшилтгч дуусаж зочид явах үед эцэг Гордон гиснээс нэрээ нэг айлаас над руу хид удаа ярьсан. Та хоёрын тусламж хэрэгтэй гэж байна лээ гэхэд манай Лорен эцэг минь та мэдэн шүү дээ. Одоо бит хоёр ахиж тийм ажил хийхгүй гэснээр эцэг Гордон за нэрээ тийм дээ. Ахин төрсөн өдрийн минь гэж хэлээд л яваад өгдөг. 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Amigo Food House нь байршлаа солиод хотын төвд буюу Асази эрхтээр ирчихсэн байгааг манай бамбарнууд бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Тэгвэл Amigo Food House нь туршилтын хугацаагаа дуусгаад үндсэн меню руугаа орсноос гадна ажлын өдрүүдээр ланч сетүүд гаргаад эхэлсэн байна лээ шүү. Торогийнх нь бүр их онцлмоор байгаа хоолнууд нь энэ гоё бургерүүд. Bacon jam бургер, ивэр чинжүү буюу jalapeno бургер. Тэгээд бүр трюфлэн дуртай хүмүүстэй зориулаад mushroom трюфлтэй бургер. Бүрч болоогүй ийм буцалдаг чизтэй чизлэг чикен бургер байна гэж л бодчих. Манай бамбарнууд Амигогийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай. За буцаад кинонд орцгоё. Нөгөө тал буюу Пенсильвани мужид Хедер охины гэрийнхэн ширээ тойроод суучихсан. Одоо яах вэ гэж ярилцах ба ууг нь Хедер охины аав нь сүмд мэдэгдсэн ч гэсэн сүмээс заавал баттай баримт нотлохоо хэрэгтэй гэсэн гэхэд өглөөхөн шилээр бөөлжөөд үхэнгээ алдсан охин нь тэд яг ямар баримт хүсээд байгаа юм бэ? Бид нар тохиолдоод байгаа зүйлс тэгээд баримт биш юм уу гэж ёстой л нэг боож үхэнгээ л алтна. Оройч болж Хедер охин сүмээс баримт хэрэгтэй гэсэн юм чинь миний төрсөн өдрийг тэмдэглэж байх үеэр хин нэгэн миний бялууны лааг үлээсэн. Тэндээс юм олдож магадгүй аав бичлэг хийж байсан гэж бичлэг үзэхээр явах ба аав нь ч хөөрхий яахаач мэдэхгүй жаал гөлийж байгаад л унтахаар хэвттэл
За ингээд хэрэг явдал бүр л эвгүүцснээр Хедер охины гэрийнхэн өөр аргагүй тул шууд телевизийнхэн дуудснаар бүхий л телевизийн сувг болон сонингоор Хедер охины гэрийнхний тухай гарч эхлэндэ. Харагдсан байшин, сүнстэй байшин, эсвэл бүр энэ зүгээр л өөр хийх гэсэн нэгэн санаа юу гэж сурвалжлагууд араасаа гарах ба бүр Хедер охины ээж аав хоёр нь ярилцлагын нэвтрүүлгээр хүртэл ороход ээж нь бид нар 8 улаан амьдардаг. 8 хүн зэрэг буруу харна гэж байх уу? 8 хүн зэрэг галзуурна гэж байх уу? Бид зөвхөн тусламжил хайж байна гэд нэлээд аргаа эдсэн шинжтэй л яриа өгч харагдана. Нөгөө талд гэрлэх саналаа авчихсан Жуди охинч бөөн баяр хөөр болон ээжтэйгээ хамт хурмын дайшин заа сонгохоор нэгэн дэлгүүр орох ба тухайн дэлгүүрийн ажилтан нь та түр хүлээж байгаарэ гэж бөөн шилтэл болсон өрөөнд Жуди охины ганцааранганд орхиод гарахад гинтэл нэг муухай инээд сонсогдоод нөгөө түрүүний муухай царайтай хүн харагдаад тог нь тасраад ер нь л нөхцөл байдал нэг л эвгүй болоод л байхын тэр. Нөгөө талд өөрлөн зөндөө залгаад байсан гэр бүл нь телевизээр хүртэл гараад тусламж гуйж байхыг харсан эцэг Гордон тэсэлгүй Хедер охины гэрт очиход түргэний машин Хедер охины эмээг аваад явж байх ба гэрт ороод гэрийнхэнтэй уулзаад асуувал Хедерийн эмээг хэн нэгэн шатны уруу түлхээд унгаасан л гин. Хедер охины ээж эцэг Гордон тандан бид уг нь энэ байшингаас явмаар байгаач бидэнд шинэ байшин авах тийм их бэлэн мөнгө байхгүй. Бидэнд зүгээр л тусламж хэрэгтэй байна гэж хэлэхэд эцэг Гордон за би юу ч гэсэн өөрийнхоороо нэг үзээтгэе л гин. Эцэг Гордон элдв уншлагуудаа уншин гэрээр нь ариун усаа цацсан явж байгаад доод зойрын өрөө рүү н ороход цацсан ариун ус нь шууд л ууршиж байхыг харан нэхэл сандран энд гарцаагүй ямарваа нэгэн зүйл байна. Би сүм рүү өөрийн биеэр очиж хэлье. Тэд намайг сонсно. Би заавал тусалнаа гэж яран сандран байшингаас гардаг. Эцэг Гордон зорьсон газраа ирээд үүдний ажилтнанд нь би Бишоп Маккенатай уулзахаар ирлээ. Телевизээр гараад байгаа гэр бүлийн тухай маш яралтай гэж хэлэхэд үүдний ажилтан нь за тэр удахгүй ирнэ гинэ. Та наанаа хүлээж байл гин. Эцэг Гордон ч за гэж хүлээгээд сууж байхад гинтэл дөнгөж сая урд нь сууж байсан ажилтан алга болоод өрөөнийх нь хаалга өөрөө хаагдаад өрөө тэр чигтээ хав харанхуй босноо цаа талын нэг хаалганы загалмаатай бариулна өөрөө эргэж доошоо харснаа дотроос нь нэг зүйл гарч ирэхэд эцэг Гордон шууд цүнхнээсээ загалмаагаа гаргаж ирээд тулалдаж эхэлдэг. Гэвч харамсалтай нь барьж буй загалмаа нь шууд шатаж гарыг нь түлхэх ба эцэг Гордон ямарваа нэгэн зүйлс товсдуулсан уу гэлтэй цаана байсан шал угаадаг төхөөрөмжний тогны залгуурыг барьж аваад сүмийн гол шатнаас шууд л өөрийгөө боомлон өнгөрхөн тэр. Энэ харамсалтай зүйлс болж байхад нөгөө талд манай ээж шинэхэн хүргэндээ өнөө алдарт элдв сүнс чөтгөртэй гэгдэх зүйлсээ хадгалдаг. Цуглуулганы өрөөгөө танилцуулж авч байхад эцэг Гордон өнгөрчихсөн байна гэх мэдээ ирснээр манайхэд шууд л оршуулганд нь явхаар болдог. Бүхий л цаг үед хамгал мэддэг чаддаг бүх зүйлсээрээ тусалдаг байсан. Баарг л гэр бүлийн гишүүнээс өөрцгүй байсан эцэг Гордон өнгөрчихсөн тул манайхэд мэдээж л маш их гашуудаж харагдана. Бөөн л гуниг гутрал болсон хүмүүс буцах болоход охин Жудийн эцэг Гордоны авсан дээр гараараа зөөлөн хүрэхэд нэг л зүйлс мэдрэгдэх шиг болдог ба цааш машин руугаа явж байхдаа эцэг Гордонтой их л дотн байсан гих өөр нэгэн санвартантай тааран эцэг Гордон яг хаана өнгөрсөн юм бэ гэж асуухад би яг яагаад гэдгийг мэдэхгүй ч бүр Пенсильвани мужид өнгөрсөн байдалтай олдсон л гэх. Өглөөч болж манай Лорен гэрийн эцэгтэй ажиллаа хийж байхад гинтэл бөөн цуснаж харагдаад нэг л муу савнган татхад удалгүй шинэхэн хөрөнгөн нь хаалгануудын охин Жудийн тэр Пенсильвани муж руу явчихсан байна гэснээр манай хоёр шинэхэн хөрөнгнээ дагуулад шууд Хедер охины гэрийн зүг рүү давхихан тэр. Хедер охины гэрийн гадаа ирэхэд бөөн л телевизийнхэн бөөн л хэрэг дуртай хүмүүс гээд буурч болоогүй цагдаагийн бүрэлдэхүүн хүртэл гарчсан байдаг. Манай хэд ч хоорондоо хэдүүлээ элдв зүйлс хийхгүй шүү. Жудийг аваад шууд гарна шүү гэж ярилцаад гэрт ороход манай Лорен шууд нэг л сонин эвгүй аюултай зүйлс мэдрээд эхлэх ба Жуди охин ч хэдийнэ ирчихсэн байхын тэр. Манай хэд ч ярьсныхаа дагуу охиноо аваад биднийг уучлаарай гэж шууд байшингаас гарах гэхэд охин Жудийн та хоёр намайг бүр баг байхаас ихсүүлээд л үргэлж чиний тусламж хэрэгтэй хүмүүст туслаж бай гэж хүмүүжүүлсэн биз дээ. Эдгээр хүмүүсийг харалтаа бид хизээ асуудлаас зогсож ийсэн юм бэ. Тэдэнд тусалцгаая л да гэснээр манай хэд аргагүй ирэхэнд Хедер охины гэрийнхэнд туслахаар болдог. Манай ээд гарan машиныхаа тээшнээс цүнхээ оруулж ирэн дуу хураагаараа асаагаад л манай хэд ястай л нэг ажиллаа эхэллээ дээ. Хедер охины гэрийнхэн ч энэ зүйл хизээнээс эхэлсэн яг юу болсон гэж бүх зүйлсээ ярьж байхад наан Жуди охин шинэхэн сүйт залуудаа би эцэг Гордоны оршуулгын үеэр авсан дээр нь гараа тавихад нэг л сонин зүйлс мэдэрсэн. Яг л хин нэг намайг дуудаад байгаа юм шиг. Яг энэ газар би заавал ирэх ёстой юм шиг л мэдрэгдсэн. Тэгээд та эдийн санааг зовоохгүйгээд хинт чилэлгүйгээр ийшээ ирчихсэн юм аа л гэн. Эдийг Хедер охины гэрийнхэнтэй ярилцаж байхад манай Лорен байшин доторхыг шалгаж явсаар өнөөх эвгүй зойрын өрөөнд нь ороход энэ хавьд нь яг юу болсон тухай бүрэн гүйцэд ойлгож авдаг.
Удалгүй манай Лорен байшингийн гадна гараад нөхөртөө хандан энд 3 сүнс байна. Нэг эмэгтэй, нөхөр болон настай ээжийн хамт. Эхнэр нь нууц амрагтай байсан ба нөхөртөө баригдах үед нөхөр нь уурлан сүх барьж аваад алах гээд архит нь настай ээжтэйгээ хамт зойрынхоо өрөөнд орж нуугдж агаад баригдан ээжийнхаа хамт алуулсан юм байна. Гэхдээ энэ 3 гол зүйлс нь биш. Зүгээр л нэг өнгөлөн далдлалт. Энэ 3 сүнсний ард бүр өөр хүчрхэг чөтгөрлөг зүйл байна. Тэр чөтгөрлөг зүйл нь энэ 3 сүнсийг удирдаад байгаа юм байна гэдэл ихэн сонин зүйлсийн тухай хэлж өгдөг. Энэ үеэр охин Жудид нь ээжийнх нь хоолой сонсогдоход гайхан дээшээ дээврийн хэсэг рүү гарвал Хедер охины хэдийнэ гаргаад хайчихсан өнөө тойл бүр яг дүрээрээ байж байх ба гинтэл эргэн тойрондох юмнууд нь хөдлөөд эхлэхэд Жуди охин ч яран буухад өнөө гайтай Анабель хүүхэлтэй хүртэл харагдаад зогтож явахдаа шатны уруу өнхрөөд унцдаг. Ээж аав нь ирэхэд тэр дээр ямарваа нэгэн зүйл байна гэснээр манай ээж Лорен хоёр ороод үзвэл айл 22 жилийн өмнө манай хоёрыг хамгийн анхныхаа хэрэг дээр ажиллаж байхад нь тааралдаж байсан өнөө эртний толинд байж байх ба манай хоёр ч энэ өөрөө биднийг олоод буцаад ирж гэдэл их л гайхан ярилцаж харагдана. Манай хоёр ч Хедер охины гэрийнхэнд тэр толины тухай анх яаж таарч байсан, дөнгөж хүрэхэд юу болсон тухай. Тэгээд тэндээс шууд эмнэлэг явсан болохоор тэнд дахиж очоогүй. Тэр газрын эмэгтэйд яг юу болсон тухай сайн мэдэхгүй байна. Энэ толинд л ямарваа нэгэн учир байна гэдэл өөрсдөө мэддэг бүх зүйлсээ хэлэн юу ч гэсэн энэ толийг манай гэр рүү аваачиж цуглуулганы өрөөнд хийвэл илүү аюулгүй байх гэдэл шууд өнөөх толийг зөөх оруулдаг. Манай ээд хүргэндээ машина бэлтэж бай гэж хэлэн Хедер охины аавтай хамт дээврийн өрөө рүү орон гарандаа бээлийн өмсөж байгаа. Өнөө толийг юмар ороогоод Хедер охины аавд нь юу ч болсон толь руу битгий хараарай гэдэл зөөж эхлэндэ. Толийг өргөн явсаар яг л шатаар буух болоход толийг ороосон байсан зүйл өөрөө тайлгдаг унахад мэдээж л иймэрхүү зүйлсэд ямар ч туршлагагүй Хедер охины аав нь шууд толь руу харах ба өнөөх эвгүй эмэгтэй харагдсанаар сандран хойш алхахдаа шатаар унан хөл дээрээ өнөө толийг унгаачихдаг. Энэ үеэр манай Лорен охин Жуди дээрээ очиход охин нь нүүр царайнд бүр нэг эвгүй болчихсон харагдснаа гинтэл эвгүй муухай бахир хоолоогоор бид хөөхөн жижигхэн Жудиг маш удаан маш төвчээртэй хүлээлээ шүү хэмээн хэлснээ шууд л ээж руугаа дайран өнөө зойрын өрөө рүү түлхээд унгаачихдаг. Ерөнхийдөө бол тэр толин доторх зүйл нь бүр анхнаасаа л буюу 22 жилийн өмнө Жуди охиныг байгаа болгож сүнсийг нь авахар зорьсон тул Жуди охиныг элдв аргаар дуудаад л байсан юм байна лээ. Жуди охин цаашлан өнөө айлын нохойг ханан цаваад бүр эвгүйтгэхэд ашгүй аав нь буюу манай ээд ирэн тайвшруулах гэж оролдоход өнөө чөтгөр товсдуулсан охин нь аавынхаа өвчтөй зүрхэн дээр нэг дараад л цааш явхад манай ээдийн зүрх шууд хатгуулаад ёстой л нэг харвах төхөндөө. Зойрын өрөөрөө түлхэгдэн орсон манай Лоренд энэ байшинд байгаа гээд байсан өнөө нэгнийгээ сүхтэж алсан гих эхнэр нөхөр хоёрын сүнс харагдаад нөхрийнхэн сүнс сүхээ бариад яг манай Лореныг алах гэж байхад ашгүй хүргэн нь зойрын гаднах хаалхыг онгойлгосноор аварчаад. Зүрхний шигдээс болонгаа алдсан манай ээд зүрхний имээ гаргаж угаад Хедер охины гэрийнхэнд та нар бүгд яаралтай байшингаас гар гэж хэлээл бүгдийг нь гаргачаад эхнэр болон хүргэний хамт охиноо аврах эцсийн тулаандаа орондоо. Манай гуравч яаран дээврийн хэсэг рүү очиход охин Жуди нь өөрийгөө боомлон яг өнгөрөх төгчгсөн байх ба манай хэд очих гэтэл үдэрч муудсан шалан шууд цөмрөөд л байхын тэр. Мань гуравч эвтэйхэн тойрч очоод нэг нь хөлнөөс нь туршиж бариад нэг нь олсыг нь баг багаар зүснээр ашгүй нэг Жуди охиноо авран бөөндөө доошогоо цөмрөөд л унцдаг. Бөөн л анхны тусламжийн арга хэмжээ аван ашгүй нэг Жуди охин чухаан ороход түрүүнхэн хан туршуулаа тавьчихсан байсан өнөө гайтай толь шууд л өөрөө агаарт хөвөөд л ирэх ба Spiritus Sanctus, free unclean spirit! Panic power! Every leaf! On him! Put mercy on him! Shut your mouth! You're not dead. You're not.
Ийхүү ашгүй нэг гайтай толин доторх зүтгэрийг номогдохож авснаар манай хэд толийг өөрсдийн цуглуулгын өрөөнд оруулан тавьж харагдана. Кадр солигдож Жуди охины хуримч болж оройн бүжиг дээр манай Лорен нөхөр Эдтэй хандан би өнгөрсөн шөнө өөрсдийнхөө ирээдүйн тухай маш гайхалтай зөвгнөл харсан. Хоёулаа эмээ өвөө болчихсон. Өөрсдийн түүхээрээ ном бичээд шинэ үеийнхэндээ сурсан мэдсэн зүйлсээ заагаад хамгийн гол нь хоёулаа адал явдал эрэлхийлэхээ хизээж зогсоогоогүй байсан. Бидний тусламж хэрэгтэй хүмүүс дуцсаарч хамаагүй тусламж үзүүлээд харин хоёулаа бүр нас дээр гарах үед бидний охин Жуди нөхөр хүүхдүүдийн хамт манайд зочлоод гээд их сайхан ирээдүйн тухай хэлж буугаар энэхүү The Conjuring Universe-ийн хамгийн сүүлийн кино маань дуустдаг. Эд болон Лоренер 60-аас илүү жил хамтдаа байсан ба Эд 75 наснда хүчтэй цус харуултанд өртөн амьд үлдэж чадсан ч биеэ хөдөлгөх чадваргүй болсон. Энэ цагаас хойш 5 жилийн дараа Эд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ба эцсийн амьсгалаа татах хүртэл Лорен түүний хажууд байж асарч хамгаалж байсан. Харин Лорен үүнээс хойш ахин хүнтэй гэрлээгүй бөгөөд 92 наснда өөрийн гэртээ амар тайван байдалтайгаар амьсгал хураасан. Эд болон Лорен нарыг шинжлэх ухааны нийгэмлэгийн зүгээс шүүмжилж дагуу хийдэг байсан ч тэд юр бус үзэгдлүүдийн тухай ямар ч үед нээлттэй ярьдаг байсан. Тэдний амьдрал, үйл хэрэг өнөө хүртэл маргаантай хэвээр байгаа ч тэднийг далд үзэгдлүүдийн тухай судалгааг олон нийтэд түгээн таниулахад чухал хувь нэмэр оруулсан. Энэ салбарын анхдагчид хэмээн олон хүн үздэг байна. Энэ толин нь одоо хүртэл Эд Лорен хоёрын цуглуулгын өрөөнд хадгалагдаж байдаг ба уг толийг нас орсон хүмүүсийг толиор дамжуулан буцааж дууддаг зан үйлд хэрэгэлдэг байсан гэлцгээдэг. Яа бүхэл бүтэн 9 анги бас л чанга байлаа шүү те. Гэхдээ энэ Conjuring нэрээ бас л маргаангуу тасарсан цовруул шүү. За тэгээ бүхэл бүтэн 9 ангийн турш хамт байсан бүх бомбернуудтай баярлаа. Дараагийн кинонууд мэдээж Аз кинонууд ороод эхлэх тул манайха юу гэх юм мэдж байгаа шүү те. Энэ сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай. Үргэлж найзын тань гэр шиг халуун дулаан Amigo Food House.